Бүгдээрээ сайн байцгаана уу? Юуны өмнө оюуны хундраг болсон эрхэм багш нар алсыг харж манлайлсан сургуулийн удирдлагууд, эрхэм хүндэд эцэг эхчүүд, мөн ирч хүч, хүсэл мөрөөдлөөр дүүрэн төгсөгчд та бүхэндээ төгсөлтийн баярын мэнд хүргэе. Намайг Баатар жаргалын сэргэлэн гэдэг. Өнөөдөр би нийслэлийн ерөнхий боловсролын күн сургуулийн 1-р үеийн төгсөгчдийн нэг болж энэ тайзан дээр зогсож байна. Дэлхийд өрсөлдөх иргэдийг бид дэлтгэн хэмээх хүрээнд ор сургуулийн анхны мөрийг гаргаж, доод үеийн дүүнэртээ зам гарган төгсөж байгаадаа туул их баяртай байна. 2021 онд анх сургуулийнхаа босгыг алхаж авч ирсэн минь яг л өчигдөр мэт санагдаж байна. Тухайн үед би сургуулийнхаа хуучин сургууль гэж яригддаг байсан хэсэгт суралцдаг байсан. Тэр үед заалтай болчихсаасаа гэд бас жоохон хэсдэг байсан юм аа. Тэгээд жилээс жил томорсоор сая түрүү жил шинэ заалтай болсон. Тэгээд тэр зааландаа анхны тэмцээний зохион байгуулад манай ангийнхан авраг авсан нь бас саяхан юм шиг л санагдаж байна. Тэгээд 8-1 гэдэг ангийг хаалгыг татаж авч ирээ. Одоо аль хизээний 5 жил өнгөрсөн байна. Одоо энэ бүх хугацаанд хамтдаа бүтээсэн дурсамжууд тоолж башгүй их байгаа. Тэгээд Монголын тоглоомын талбай, богд болон тавьсан өдрүүд, өвлийн хүүтэнд, зуны халуунд, хаврын салхитад, намрын навч сунжаахад бүгдээрээ доошоо алхаж исэн өдрүүд, ангаараа хавар парк ордог өдрүүд, багш сурагч болсон өдөр, хасах 30 градус орой болтол бэлддэг байсан урлагийн үзлгүүд, дунд гав явсан 3 хоног, богинохон ч гэсэн найрамдалд амарсан өдрүүд, цагаан сараар нэгнийдээ цугларч багших руу очиж золгодог байсан үеуд, гэрийн даалгавраа охтуудаас аргалдаг байсан хөвгөлтэй үеуд, энэ бүх мөчүүд аль хэзээ бидний сэтгэл зүрхэнд дурсамж олон үлдээд байна. Анх 12-уулаа эхэлжсэн бидний аялал өнөөдөр 22-уулаа хүрээд инээд хөр баяр гоногийн нулимстай хамт энэ сургуульд хадгалагдсан үлдэж байна. Энэ сургууль бидэнд зөвхөн хичээл заагаагүй, бид энд хятад хэлийг сурч, хятад соёлыг танин мэдсэн. Гэт үүгээр зогсохгүй Монгол хүн байх үн цэнээ улам ойлгож, морин хуур хөгжмийг сурч, үндэсний бичгээрээ чөлөөтэй уншиж бичдэг болсон. Өөр соёлыг хүндэтгэхийн зэрэгцээ, өөрийн үндэсний ондоочлоо хайрлахыг энэ сургууль бидэнд заасан гэж бодож байна. Энэ дашрам хятад хэл сурах аялалтаа минь өргөж хамт байсан. Юухой фан багштай өргөл зориул сэтгэлийн үгийг хэлсэн юм аа. 我中文学习之旅的刘慧芳一直陪伴我中文学习之旅的刘慧芳老师，从一开始什么都不会，到今天能够顺利毕业，感谢您一直以来的耐心教导与陪伴。您不仅教会了我汉语，也教会了我坚持与努力。谢谢你一路以来的付出，能成为您的学生，是我们青春里最幸运的事。愿我们带着你的教诲，奔赴更远的未来。Мөн өнөөдрийн энэ мөч хүртэл биднийг өсгөж хүмүүжүүлж, алдаа гаргахад түшиж, унахад босгож ирсэн эцэг эхчүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бидний ард үргэлж чимээгүйхэн зогсож, хамгийн том дэмжлэг болж ирсэн та бүхний ачийг үгээр илэрхийлэхэд үнэхээр багдах баха. Бүгдээрээ эцэг эхчүүдэд алга ташд билээ. Түнчлэн мөн заримдаа хорц үгээрээ биднийг зоригжуулж, сахилга баттай зөвхөн болоход сургаж ирсэн анги удирдсан тоохуу багштаа баярлалаа гэж хэлье. Тэр үг бүрийн цаана бидний гэсэн итгэл, сэтгэл, хайр, хариуцлага байсан гэдгийг өнөөдөр илүү сайн ойлгож байна. Өнөөдөр бид энд төгсөж байна. Магадгүй маргаашнаас эхлээд бид өөр өөрийн замаар алхана. Гэхдээ хаанч явсан хүн сургуулийн 1-р үеийн төгсөгч ихнэр энэ бүтээсэн нөхөрлөл, дурсамжууд бидний зүрхэнд үргэлж үлдэх болно. Эцэст нь хэлэхэд бидний хүүхэд насыг дурсамж болгож, мөрөөдлийг маань зориг болгож гисэн хүн сургуулийн сургуульдаа энэхүү арга хэмжээг зохион байгуулахад туслалцсан бүх багш нартаа мөн өглөө бүр инээмсэглэлээр огтдог байсан үе эгчтэй бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлье. Тэгээд өнөөдөр хүрэлцэн бүх эцэг эхчүүд, багш нар бүгдээр тусалж байгаа 10-11 дугаар ангийн дүүнэртээ бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлье. Бидний сургууль